өдрийн мэнд хүргэе. Нэг хуулийн заалтыг та бүхэн тэмдэглээд бичээд авчаарай. Энэ ажил хариуцсан олон хүмүүс байгаа учраас соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27-гийн 8 гэдэг заалт байгаа. Энийг одоо дандаа хайчаад болдгоо учраас би өнөөдөр та бүхэнд анхааруулан хэлье гэж бодож байна. Зам барих, барилга барих, үйлдвэр барих, хот барих, за ашигт малтмалыг эрэх хаах, энэ бүх тохиолдолд урьдчилсан судалгаа хийх гэж заасан байдалмаа. Ямар судалгаа вэ гэхээр палеонтолог, археолог, ухс атны зүйн судалгаа гэсэн энэ заалт байдаг. Энэ 14 төсөл маань ялангуяа эхэлсэн гэж яригдж байгаа төслүүд маань энэ судалгаануудыг хийсэн эсхийг мэдмээр байна. 3 судалгаа шүү. Палеонтолог, археолог, ухс атны зүй. Археолог, палеонтолог хоёроо хийлэгчээд ухс атны зүйг нь миний мэдхээр ихэвчлэн хайдаг. Би өөрөө ухс атны зүй мэргэжилтэй хүн учраас мэдээд байгаа юм л та. Зарим их чуулган дээр би бас 11-аас асууж ирсэн. Хийгээгүй байсан, би хийгээрэй гэж хүссэн. Энийг хийх болов гэж найдаж байна. Бити Монголынхоо соёлын өвд ийм одоо хүүтэн хөндийн хандаач гэдгийг би бас хэлмээр байгаа компаниудад. Нөгөө талдаа яг ажил хариуцаж байгаа, шаардлага тавьж байгаа төрийн захиргааны төв байгууллагын маань энэ хуулийн заалтыг нэхээч. Биелүүлэхгүй байгаа бол биелүүлээч гэдэг шаардлагыг тавиач гэдгийг онцгойлон хэлмээр байна. Энэ бол ЮНЕСКОгийн конвенцид Монгол улс элсэн орсон. Энэ конвенцид элсэн орсныхоо хүрээнд Монгол улсын бас хүлээх ёстой үүрэг хариуцлагын тухай асуудал давхар яригдж байгаа юм шүү гэдгийг би дурдмаар байна. Нэгдүгээр зүйл. Дараагийн нэг зүйл түрүүн бас гишүүдтэй би давхцуулахгүй асуухыг бодъё. Газрын төсний үйлдвэр маань нөгөө түүхийн эдний асуудлаа яасан бэ? Бид чинь нэг түүхийн хомсдолтой юм уу, түүхийн багтай тэгсэн мөртлөө үйлдвэр барих гэдэг асуудал зөндөө ярьсан. Тэгээд үйлдвэрээ барьчлаа гэж бодоход нөгөө түүхийн эдэн байхгүй 20 хэдэн хувийн одоо нөөцөө ашиглаж ажиллана, үлдсэн 80% нь ингээд нөөцөө ашиглаж чадахгүй юм шиг ийм зүйлс яригдсан. Хятадын талтай бид нэр зөвшөлтсөж тэр нөөцийг 80-100% хүртэл ажиллах тэр боломжийг нь одоо эрэлхийлнэ гэдэг ийм зүйл хамгийн сүүлд миний мэдхээр чуулган дээр яригдаад өнгөрсөн. Энэ тал дээр урд айлтайгаа ярилцаж, хэлэлцэж, ахиц дэвшил гаргуул чадвуу. 28 оны 12 сарын 30-31 онд нөгөө газрын төсний үйлдвэр маань ашиглалтанд орох гээд байгаа. Тэр үед бид түүхийн эдтэй байх уугүй юу гэдэг асуудлыг та хэд маань ямар төвшөнд хөөцөлдөж байна вэ гэдэг энэ хоёр асуултанд хариулт авъя. Баярлалаа. За хариулт газрын төсний үйлдвэрийн газрын талаар хариулт өгнө. За 2 номерын микрофонд хариулт өгнө. Дараа нь 6 номер. Бом очир гишүүний асуултанд хариул эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт чухал асуудал учраас нөгөө археолог, палеонтолог би өөрөө яг саналаараа археолог, палеонтологийн мэргэжлийн зөвлөлд сая орсон байгаа. Тийм учраас энэ чиглэлээр онцгой анхаарад энэ яригдж байгаа төслүүд дээр яг төсөл бүрээр нь танд мэдээллийг ойрын үед гаргаж өгье. Тэрнээс яг одоо нөгөө төсөл болгоныг хариуцсан хүмүүс байхгүй учраас яг нэрвчилсэн мэдээлэл надад байхгүй байна. Танд бичгээр гаргаад өгчөө. Газрын тостой холбоотой асуудлыг 6 номерын аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас хариулнаад. За 6 номерын микрофонд хариулт өгнө. Дараа нь 7 номерт өгнө. Аж үйлдвэр эрдэс баялагын яамны газрын төсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ашиглалаа. За манай улсын хувьд бол ашиглалтын баталгаат нөөц 43.6 сая тонноор батлагдсан байдаг. Үүний 11 сая тонныг одоогоор олборлож экспортлоод байна. Үлдсэн нөөц бол 33 орчим сая тонн нөөц байна. За газрын төсний батлагдсан нөөц бол үйлдвэрийг бол 20 жил хангах доктортой үйл ажиллагааг явуулах боломжтой. Гагцхүү энэ олборлтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Нэмэлт хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар за олборлт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгднээр Хятад ард улсын төрийн өмчт 2 компанитай бол бид нэр хэлцээрийн ширээний ард суугаад тогтмол асуудлыг ярилцж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн 4-р сард бүгднээр Хятад ард улсын CNPC компани буюу Хятадын газрын тус корпорацийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийнхээ үржээр
За 7 номерын микрофонд. За далай жаргал маатам ямар ч уулуурхай компани байгаль орчны наривчсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ гэж хоёр нэг заавал хэлийдэг юм а. Хайгуул лиценз авахтай байгаль орчны ерөнхий үнэлгээ, агшилтын лиценз авахтай байгаль орчны ерөнхий үнэлгээ гэж хэлийдэг. Энэ дотор таны яриад байгаа хуулиараа заалттай 14-аас 15 зүйл ордгийн нэг нь таны яриад байгаа соёлын зурцуул археологийн үнэлгээ хийдэг. Бадрах энержика ба энийг бүгдийг хэлэгдсэн. Зөвхөн энэ үнэлгээ хийлгэхээс гадна 5 жил тутам англи хэлээр апдейт хийлэгдэг. Энийг заавал хийлгээ явдаг. Та буруу ойлгосон байна. Энийг хийлгээ явсан шүү. Огсаатны гэж яриад ах шүүсэн. За дулмын буумачар гишүүн тодруулж асууя. За хийлгээгүй гэдэг мэдээллийг та өөрөө надад бүлгийн хурал дээр өгсөн учраас би хийлгээгүй юм байна гэдэг ойлголттой явж байгаа. За би уучлаарай таныг одоо гүтгэж байгаа болж урьж ах шиг байна. Тэр юу энтийг үзье. Хийлгээгүй гэдэг мэдээлэл авсан учраас би чуулган дээр яг энэ асуудлыг ярьсан. Та хэрвээ хийлэгдсэн гэж байгаа бол надад хийлэгдсэн тэр судалгааныхаа тайланг хүргүүлчихгүй юу? Одоо хин нэг хэрвээ би таныг магадгүй гүтгсэн бол одоо буруу мэдээлэл авсан бол төрүүлээд уучлалт хүсчихье. Буруу ойлголцсон байхыг бол үгүйсэхгүй. Хийлэгдсэн байгаа бол би их баяртай байна. Гэхдээ би тэр хийлэгдсэн тайлангийн бас нэг танилцаа үзчихвэл илүү зөв байх болов уу гэж бодож байна. Баярлалаа.